Нико Кадо авокадогийн туранхай үеийн бичлэг чинь худлаа юм байна. Бичлэгээ green screen дээр цоолчиж. Рекламны пауз. За энэ реклам зөвхөн октодод зориулсан байгаа. За би өмнөх бичлэгүүд дээрээ Emoxi-гийн брэндийн ариун цэврийн хэрэглэгийг харуулж ирсэн да. За энэ хэрэглүүд болохоор Японы технологиор бүтсэн байгаа. Тэгээ ариун цэврийн хэрэглэл харшил өгөхгүй байх нь маш чухал байдаг. Тэгээ эдгээр нь харшил өгөхгүй бас 9 шидэ үнэр агуулаагүй. Зарим ариун цэврийн хэрэглэлийн цав нь муу байдаг бол энэний цав нь сайн. Тэгээ 10 жилийн октод цүнхэндээ аваад явхад нэг юм хөрхөн өнгө үзэмжтэй. Oxy брэндийн ариун цэврийн хэрэглийг бүх сүлжээ супермаркетууд, дэлгүүрүүд болон эмийн сангуудаас авах боломжтой. Хайцгаа. За өнөөдрийн бичлэг дээр хэсэг бүр дэлхийн хүмүүсийг шоконд оруулсан Нико Кадо авокадо гэд ютуберийн тухай ярих гэж байна. Ер нь хүн болгон мэдж байгаа шүү дээ. 2 жилийн өмнөөс Нико Кадо авокадо турж эхэлсэн. Тэгээд тарган баах үедээ маш их ингээ мукбанг бичлэг хийгээ бэлтцсэн. Тэгээд турж явах үедээ тэднийг яг одоо байгаа юм шиг ингээ тарган үеийн бичлэгүүд аплод хийгээлсэн. Тэгж байгаа гинт 250 паунд тасаад гараад ирсэн. Гэн талаар нь бүгд мэддэг болсон. Гэтэ энэ бичлэг болохоор би яг нөгөө баталгаа олцсон. Би яг энэ жинхэнэ нөгөө нэг бүргэдийн харцаар нэг юм алдаа хоолоод харсан байхгүй юу. Тэгээ тэрийгээ ингэж ярих гэж байна. Одоо яг хүн болгоны итгэж байгаа шиг Нико Кадо авокадо яг үнэхээр тарган үеийн бичлэгүүдээ урьдчилж ингэ бичиж бэлдээ тэднэрийгээ постлдог. Тэгээ одоо ингэ туранхаагаараа боддороо гарч ирж байгаа мó эсвэл туранхай үеийн бичлэгээ урьдчилж бичээд одоо яг жихнээсээ турцсан юм шиг худлааж үжиглээд аплод хийгээд байна уу? Одоо яг ясмин дээрээ гэртээ ингээ бүдүүнээрээ хിവэрээ сууж байгаа юм бол аль нь үнэн юм бол. За тэгээ яг би баталгаа харуулахаас өмнө ер нь Нико Кадо авокадо гэж ямар залуу юм бэ гэд ер нь аль нэг жоохон эхлэн ярьчи. Түүний нэрийг болохоор Nicholas Perry гэдэг Америк хүн. Гэхдээ Украинд төрсөн. 1992 оны 32 настай залуу байна. Украинд төрчөөд Америк гэр бүлд ингээ үрчлэгдсэн. Тэгээд өргөж авсан аав ээжтэйгээ Пенсильваниад очиод тэндээ ингээ том болсон гинэ. Мэргэжлийн ингээ хийл тоглодог хүн юм байна. Вау. Тэгээд 19 20-тай байхдаа фриланс гэхэр чинь яг чөлөөт уран бүтээлч гэж ярьдэн штэ. Готмол ажилтай биш яг ингээ чөлөөт уран бүтээлч ажил орж ирэнгүүт яг ингээ хийлээ очиж тоглоод мөнгө олдог байсан гэж юм 19 20 настай үедээ. За тэгээ 21 настайдаа өөрийнхөө мөрөөдөл болох Бродвейн тайзан дээр гарна. Тэгээ оркестрт тоглоно гэсэн мөрөөдлөд агаад Нью-Йорк руу нүүсэн гинэ. За тэгсэн чинь Нью-Йоркт очиод за юм авьяастай хүмүүс маш их байт юм байна. Өрсөлдөөн бүр амар их байт юм байна. Энд яг хөгжимчин мэрэгчлэрээ мөнгө олно гэдэг хэцүү юм байна гэж бодсон гэж байна. За одоо болохоор Нико Кадо авокадо 4.4 сая subscribersтай байгаа юм байна. Яг одоогийн байдлаар бол хамгийн ихний бичлэг нь 2016 он гэж харагдаж байгаа. Тэгээ нийт 700 гаруй нэгэн бичлэгтэй. Хамгийн ихэнд харагдаж байгаа 2016 оны бичлэг нь болохоор 8.1 сая үзэлттэй. Тэгээ би яагаад ийм цагаан хоолтон ютубер байхаа болж байгаа вэ гэдэг юм гарчигтай. За Nicholas Perry гэж ярьчих тий. За тэгээ Nicholas Perry цагаан хоолтой амьдралын хэм маягтай хүмүүсийг тогтворгүй, ууртай, төвчээргүй, mentally unstable гэх чинь тогтворгүй сэтгэл зүйтэй хүмүүс байдаг гэж ингэж ярьсан байна. Тэгээд өөрийгөө ер нь ийм vegan амьдралаас гарна. Тэгээд vegan амьдралтай, vegan хоолтой ютуберүүдтэй ингэж харилцаатай байхыг хүсэхгүй байна гэж ингээ ярьсан байдаг. За тэгээд 2016 за ингээ vegan болохоос өмнө 2014 онд ууг YouTube эхлүүлсэн. Тэгээд тухайн үед түүний channel болохоор яг юм vegan амьдралын хэв маяг, хөгжим тоглож байгаа влог энэ төр хийдэг байсан байна. Бяслагтай, mac and cheese, тэгээд гомон энэ төр ингээ дандаа иддэг. Тийм бичлэгнүүдийг нь маш ихээр хийсэн. За түүний хамгийн эхэлж хийжсэн видео 50,000 үзэлт хүрж исэн гинэ хэдэн 7 хоногийн дотор. Тэгэхээр бас гайг байгаа. Хүн болгон л эхлэхдээ ер нь ингэж эхэлдэг. Тухайн үеийн бичлэгнүүдээр болохоор Nicholas Perry мөрөн дээрээ дотоо суулгачаад ингэж юм мэддэг байсан хгүй. Тэр дотор нь болохоор одоо түүний гэрийн тэжээ баримтаа. Тэгээ хамгийн сүүлд хийсэн нөгөө би тураад гараад ирлээ гэдэг бичлэгэн дээр яг тэр татн ингэж сууж идэг. Яг тэр татмуу. Тэр одоо ямар удаан амьдэрдэг татвэ те. Тат ер нь хэд насалтай юм бэ? Амар удаан амьдэрдэг татвэ матвэ гэдсэн чинь. 40-60 жил амьдэрдэг юм биш үү? Нөгөө төрөл зүйлээсээ хамаарч 40-60 жил амьдэрдэг гинэ. За тэгэхээр энэ татны хувьд бол хэвийн нас юм байна.
Тэгээд Nicholas Perry ийм LGBTQ community-гийн хүн байгаа юм байна. Хамгийн анх найз залуу Orlin-тойгоо 2016 онд бичлэг хийжсэн. Миний найзлуудаа танилцаа гэдэг. Тэгээд Nicholas Perry найз залуутайгаа 2017 онд гэрлэжээ. Тэгээд одоо ямар ч юм энэ хоёр салсан гэдэг мэдээ байхгүй байгаа. Гэхдээ YouTube дээрээ тэрээр яг хамтдаа юм мэдж бичлэг хийдэг. Тэгээд бид хоёр салцлаа гэж бичлэг хийн. Тэгснэ салгахаа өмнө дахиад нэг ганц уулзлаа гэж бичлэг хийдэг. Тэгээ бүгд ийм зохиолын дагуу байсан. Тэгэхээр ямар ч одоо салаагүй. За түүний нөгөө турслан яг гараад ирдэг бичлэг болохоор 48 цагийн дотор 26 сая үзэлтийг авсан гэж бүр амар хандлтыг авсан. Угаасаа би яг үүндээ Nicholas Perry, Nico Cado Avocado гэж ер нь мэддэг. Гэхдээ нэг ч бичлэгийг үзэж байгаагүй. Миний төсөөлөлт болохоор миний мэдлэгийн хүрээнд анх туранхайхтай бичлэг хийж эхлээд яг mukbang хийж эхлээд тэгээд амьдралаа бүр хитрхи YouTube дээр зориулаад тэрэндээ зориулж ингээ эдсээр агаад сүулдэ нөгөө YouTube-ийнхаа тэгээ үзэлтний ингээд золиос болоод тэрэндээ ингээ хохироод идэхээс өөр аргагүй болоод тэгсээр агаад ингээ таргалцсан хүн гэж би боддог байсан байхгүй юу. Өмнө нь бичлэгүүдийг үзэж байгаагүй би хүртэл яг тэр саяхан хийсэн бичлэгийг ингээ үзсэн. Тэгэхээр ингээ ийм их хандлт авах нь аргагүй байна. Nico Cado Avocado бусад яг ингээ mukbang хийдэг ютуберүүдээс юугаар ялгаатай вэ гэхлээр маш их ийм театрын жүжиглэлт хийдэг. Зүгээр нэг иддэггүй яг ингээ зохиолтой, жүжиглэлттэй. Тэгээ дээрэс нь яг камерын урд бичлэгэн дээрээ яг цаг хугацааны дарааллаар маш их хэмжээний жин хэмжээг харуулж байгаагаараа онцлог гинэ. За 2019 онд Nico Cado Avocado Stephanie Su гэдэг нэртэй ютубертэй ингэж биф үүсгэжсэн. За тэгээд тухайн үед тэрээр чи хоёулаа өөрөөсөөхөө өнцгийг YouTube дээр ингээ байршуулж байсан. Stephanie Su ч бүр би Nico Cado Avocado-гоос айж ингээ бүр өөлж мөлжсэн. Тэгээ Nico Cado болохоор чи битээ худлаа яриад дээ, битээ жүжиглээд дээ, тэгээ энэ хүн худлаа гэсэн ингээ чат мадуудаа ингээ хүртэл үзүүлээд ингээ ямар ч бибинийхаа тухайн ингээ бичлэг хийжсэн аахгүй юу. Тэгээ тухайд ч хүмүүс яг за team Nico Cado Avocado, team Stephanie Su гэдэг ингээ бас хоёр хуваагдчихсан. За тэгээ 2021 онд Nico Cado ярилцлага өгчээсэн. Тэгээ тэр ярилцлаган дээрээ болохоор одоо бас маш олон ютуберүүдтэй ер нь ингээ нэлээх биф үүсгэжсэн. Тэгээд бибинийхаа талаар ингээ бичлэг хийж мэдсэн. Одоо бидний энэ бүх муудалцсан энэ бифүүд тэгээ дараа нь хийж байгаа YouTube бичлэгүүд бүгд тавилттай худлаа байсан шүү. Бид нар хоорондоо ярилцж байгаад ингээд карьераа нэмэхийн тулд хандлт авахын тулд хийжсэн зүйл байсан гэж хэлсэн байна. Монгол ч гэсэн тийм юм байгаа л ах тэ яг хандлтны төлөө худлаа муудалцж байгаа. Тэгээ тэр ярилцлаган дээрээ урлагийн сургуулийг төгссөн. Тэгээ ганцхан хийлчээс гадна одоо мэрэгжлийн одоо жүжиглэх чадвар энтрийг эзэмшсэн байгаа байхгүй юу. Тэгээ хичээл дээр ингэж үзүүлдэг, тайзан дээр гарч жүжиглдэг байсан энтрээ бодохоор яг амьдралынх нь хамгийн чин хүсэл нь хорон санаатны дүрд тоглох байсан гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээ энэ мөрөөдлөө ер нь биелүүлсэн лээ. Яг ингээл маск аваад хинэж төсөөлөггүйсэн хорон санаатай яг үнэндээ Nico Cado байсан. Тэрийг үнэхээр амьдрал дээр ингээ буулгаж чадсан, сайн жүжиглсэн байгаа даа. Өнөөдөр тэгээд Nico Cado Avocado OnlyFans гэж мэдхүйлүү та нар шалан нүцгэн зураг байршуулж хүмүүсээс мөнгө авдаг. За 2024 оны 5 сард буюу 4 сарын өмнө одоо туранхай болохоо зарлахаас өмнө Nico Cado Avocado YouTube дээрээ өөрийнхөө тарган бичлэгээ ингээ үзүүлээд тарганаараа те би та нарыг хуурсан юм а, та нарт худлаа хэлсэн. Би өөрийгөө ингээд турах гэж байгаа, турж явж байгаа гэж та нарт хэлээд яг үүндээ би 3 жилийн өмнөх арай туранхай үеийнхаа зургуудыг постлоодсэн. Та нар надад итгэцэн байна. Би ердөөсөө тураагүй, би турах гэдэг зүйлээс бууж өгсөн гэж бичлэг хийжсэн за. Яг үүндээ турцсан байсан юм байж. Эсвэл тураагүй ч байж магадгүй шүү дээ нэрээ. Presence on the page. I've been tricking you people by saying I'm on a weight loss journey by posting old photos from 3 years ago. What's today's date? It's Saturday, April 1st, 2023. I'm always 2 steps ahead. Бид нарыг ингэж тэнэгдүүлэх үйл явц нь бүр ингэ дээр үеэс эхэлсэн. Тэгээ баг багаар ингэ үнэмшүүлэх юм а хийгээлсэн. Намайг та нар турж исэн гэж бодсон үгүй байхгүй юу гэд. Тэгээд яг тэр бичлэгэн дээр ингэж хэлж исэн байна. Хүн болгон над руу хуруугаж ичлээд амар хидээд таргалж ийн гэж гоочилж байсан үед бүх удирдлага миний гарт байсан. Энэ бүх цаг хугацаанд хүмүүс ер нь интернет хэрэглэгчдэд маш их донтсон. Интернетийн одуудад гэсэн үг. Тэгээ бүр донтож ингэж контентуудыг нь үздэг. Тэгээ жинхэнэ худал хуурмагчин яг тэнд л нуугдаж байдаг. Тэгээ миний хийхийг хүссэн зүйл болохоор нэг эсрэг ертөнцийг харуулахыг хүссэн. Та нар намайг контролдоол те та нар намайг үзэж байгаа болохоор л би үзэлтэй алдахгүйгээр намайг идэл таргалаад исэн гэж бодож байна уу? Үгүй байхгүй юу? Та нар намайг контролдоол та нар намайг идүүлээд исэн гэж бодож байна уу? Үгүй. Би харин та нарыг контролдоод исэн гэдэг юм ургуу хамаарлыг та нарт харуулж ингээд гэсэн утгаар юу н хэлж байгаа юм байна шүү дээ. За яг 9 сарын 6-нд постлогдсон нөгөө амар хандлт аваад байгаа бичлэгэн дээр
Никогодо авокадо би үргэлж 2 алхмын урд байдаг. Чамаас 2 төрүүлж алхдаг гэж ингээд бичлэгтэр хэлдэг. Тэгсэн чинь 2022 онд Никогодо авокадо яг тэр хэлжсэн үгээ 2022 онд өөр бичлэгээр хэлжсэн байхгүй юу? I'm 2 steps ahead гэж мэгээд бүр яг тэгж хэлжсэн. Яг тэр бичлэгэн дээр ярьсан зүйлээ давтаад 2024 онд буюу 2 жилийн дараа ярьсан. 2 steps ahead. I am always 2 steps ahead. This has been the greatest social experiment of my entire life. It's alluring. It's compelling. It's gripping to observe all these unwell, disoriented beings roam the internet in search of stories, ideas. Олон улсын баталгаад бозооны сайт 1x бит дээр та хөлбөмбөг бүх цагс эсвэл дотооны баг дээр бозоо тавьж болно. Мөн эдгээрээс гадна олон төрлийн тоглоомч бас байгаа. Ruby 1 гэсэн кодыг ашиглаж бүртгүүлсэн үед эхний орлогоо 2 дахин үржүүлж авах урамшуулалтай. Эрсдлээ тооцож хариуцлагатай оролцохыг сануулж байна. За тэр 2022 оны бичлэг нь болохоор More Nikogado гэдэг бас дахиад тусдаа YouTube channel байдаг. Тэр channel дээр постлогдчихсан. Тэгээд 2022 оны 2 сарын 5-нд постлогдсон бичлэг байна. Тэгээд энэ бичлэгэн дээр Nicholas Perry-гийн бүх юм нь өөр байдаг. За яг тарган биеийн л адилхан царайны хувирал нөгөө хоолой дээшээ доошоо болж байгаа интонац нь өөр, хоолойных нь өнгө нь хүртэл өөр байдаг. Яг бус бичлэгүүд дээр болохоор Никогодо авокадо нэг тийм тэнэг чим шиг те кринж жүжиглдэг бичлэгүүд шиг тэгсэн чинь яг яалтчгүй ингэж жүжигчний тийм урлагийн сургууль сурж исэн. Тэгээд яг өөрийнх нь бүтээсэн сошиал дүрэн тэр. Тэгэхээр яг Никогодо авокадо бодит амьдрал дээр ямар хуу одоо хандлагатай, ямар ааштай, яаж ярьдаг хүн гэдгийг бид нэрээ бүр хизээж мэдэж болохгүй. Одоо ярьж байгаа хүн асан ч гэсэн бүр яг юм кино тоглож байгаа юм шиг байгаа сте. Яг нөгөө нэг би амьдралдаа ийм хорон санаатны дүр тоглохыг хүсдэг гэдэг тийм I'm 2 steps ahead гэл бүр ингээд яг юм бодит биш, жинхэнэ биш юм шиг. Тэгээд тэр 2022 оны би 2 алхмын урд байна гэдэг бичлэгийнхаа комментэн дээр болохоор та нар яг миний хүсэж байгаа газар байна гэж коммент бичээд тэрийг пин хийсэн. Аль дээрээс хойш бид нарт ууг ингээ хинт өгөөдсөн биз дээ. Та нар намайг контролдохгүй, би та нарыг контролдоод байна. Та нар яг миний хүсэж байгаа зүйлийг надад хийж өгч гин гэд. Гэсэн чи хүмүүс Никогодо авокадо ч чи тарган сте емэ гэдэг тэгсэн чи өөртөө үзэгч нь өөртөө түүний тоглоом болсон байдаг наац те. TikTok дээрээ Nicholas Perry бас айгүй идэвхтэй байгаа. Тэгээд I'm 2 steps ahead гэдэг ингээл ярьж байгаа бичлэгүүд ингээ маш их хийж байгаа. Уулахадтай газар байгаа л, нэг гадаа байгаа л, нэг усанд орж явахтаач байгаа л ч юм уу те. Тэгжсэн хамгийн сүүлд буюу өчигдөр гэхэр чин 3 дахь өдөр TikTok дээр нь гинт бүдүүгийнхаа бичлэгийг постлсан. Тэр бичлэгэн дээр юу гэсэн гэж та нар намайг үнэхээр зүгээр юм сошиал туршилт хийхин тулд би бүр ингээ 250 паунд гэдэг чинь бараг 120 кг. Та нарыг ингээл тэнэгдүүлэхийн тулд би өөрийгөө золиосон байран 125 килограммжийн нэмсэн гэж бодоод байгаа юм уу? Та нар намайг тийм тэнэг гэж бодоод байгаа юм уу? Та нар өөртөө тэнэг байна. Ийм юмд итгэж байгаа та нар үнэхээр тэнэг байна. Би гинт үсээ цэнхрээр будснаа. Хөөе миний үс анхнаасаа л цэнхэр байсан. Би та нарыг хуурж ирсэн. Би хизээж хар үстэй байгаагүй. Би төрөгдөөл цэнхэр үстэй төрсөн гэхэд ч та нар итгэхээр байна. Та нар тэнэг гэж ингээд гинт имжлэгийг гараад ирсэн заяо. Тэгээ энэ дээр чи хүмүүс бүр ингээд толгоон ингээд иргснээ. Тэгснээ нэг TikTok хэрэглэгч бүр ингээд бичсэн байсан. Йоо, Никогодо авокадо миний эксэс илүү ойлгомжгүй хүн байна гэсэн байсан. Тэгэхээр одоо жихнээсээ туранхай байгаад байгаа юм уу? Одоо бүдүүн байгаад байгаа юм уу мэдэхгүй. Би дээр үеийнхаа туранхай байх үеийн бичлэгийг одоо постлоо та нарыг тэнэгдүүлж байгаа чи итгэж юм даа гэд. I don't have good news to share with you today. I'm actually really triggered. And let me tell you why. It's actually your fault. So let me break it down for the low IQs out there, which is actually most of you. I made a YouTube video and I said, I'm 2 steps ahead. My whole life is premeditated. It's calculative. It's manipulative. My life has been a social experiment. Joke's on you. I'm actually really smart. And what was the result of that video? Millions of people believed it. Y'all have the IQs of a bag of rocks. I can literally dye my hair blue and say it's always been blue, and half y'all will believe it. Yes, because I just acted gaining 250 pounds. Who in their right mind does a social experiment gaining 250 pounds for 5 years in a row? Y'all are so stupid. Yes, see this double chin? Yes, I acted this out for 5 years in a row. For what? For clicks? We've all been played by this evil genius. Oh my God. I literally typed up a Batman monologue and read it on camera. I'm scared for society, actually. Okay? I'm a little afraid. Y'all need to go to school. Learn something. Think outside the box.
Don't believe everything you're told, including from me. And yet y'all believed it. That's actually scary. Goodbye. Тэсэн чи туранхаа үе нь юу гэдэг байгаа гэж яг туранхаа бичлэг дээрээ хүмүүс миний TikTok, Instagram аккаунт руу халдаад байна. Тэгээд story постн дээр ингээ миний бүдүү үеийн бичлэгнүүдийг тавиад байна. Тэр бол худлаа шүү. Яг жинхэнэ байгаа хүн бол би өөрөө би турцсан. Би та нарт яг би өөрөө одоо ийм байгаа гэдэг яаж батлах ёстой вэ? Энэ ертөөсөө хиймэл оюухан биш, энэ ертөөсөө эвлүүлэг биш гэдэг ингээдсэн завсанд орж явахдаа бичлэг нь. Тэгснэ тэрний дараа оруулсан бичлэг нь болохоор та нар намайг үнэхээр 125 кг нэмээд тэ өөрийгөө ингэж хохирон баран ийм туршилт хийн гэж бодоод байгаа юм уу? I was 2 steps ahead гэдэг чинь зүгээр Бэтмений монолог штэ. Гэт ингээд бүр яг аль нь үнэн худлааг мэдэгдүүлэхгүй болчиход байгаа байхгүй юу? За одоо яг миний олсон баримт тэ миний яг нөгөө бүргэдийн үдэ ашиглаж олсон тэр алдаа гэд байгаа зүйлийн талаар ярив. 9 сарын 11-нд Nicholas Perry TikTok дээрээ дахиад нөгөө нэг бичлэгээ постлсан. Би 2 steps ahead байна гэл. Тэгжээс нэг billboard-ын самбарны урд нэг гадаа ингээл нэг бүжиг хийгээл тэгжээс нэг цахилгаан урслагчдаар гарч байхдаа нэг бүжиг хийгээл ингээ газрууд нь солигдоод ингээ нэг бүжиг хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ өөрөөр хэлбэл манайхаа би ингээ гадаа байж тээ олон нийтийн тунд байна. Би яг турцсан байгаа гэд батлах гээд байгаа байхгүй юу? Тэгээ комментуудыг уншсан чи хүмүүс ингээд хэлээ. За нэрнгээсээ турцсан байна. Энэ бүжиглээд байгаа бүжиг нь Apple Dance гэдэг одоо тренд болж байгаа бүжиг штэ. Хэрвээ наа чин дээр үе туранхаа байх үеийнхаа бичлэгийг бичээд одоо постлоод байгаа юм бол наа чин яаж одоо тренд болоод байгаа бүжгийг бүжиглж чадах юм бэ? Гэх хүмүүс тэгээд байгаа байхгүй юу? За тэгжээс нь арийнхан billboard дээр явж байгаа рекламыг хартаа энэ жинхэнэ үнэн реклам байна. 2024 оны 9 сарын 14-нд нэрнгээсээ ийм ивент болно. Тэгэхээр за наач нэрэл турцсан бэ. Нэрэл ингээд туранхай гадуур яваад байгаа юм гэж байгаа байхгүй юу? За тэгж жагаад би тэр Apple Dance нь яг яадаг team trend бүжиг юм бэ? Би бол нэг зэрэг бүжгийг харж байгаагүй байхгүй юу? Яадаг бүжиг ингээд судалж үзвэ. Яг хизээ гарсан бүжигийн бүр аль дээр 2016 7 онд тренд болж ирсэн нь мартагдаад одоо гинт буцаад сэргэж байгаа бүжиг ч юм бэлүү гэж би бодсон байхгүй хүмүүс тэрийг мэдэхгүй. Тэгэд нэлээд судалгаа хийсэн чинь за энэ бүжиг нь болохоор Charli XCX-ийн Apple гэдэг дууны бүжиг юм байна. Kelly Hayer гэдэг TikTok хэрэглэгч 6 сарын 15-нд 2024 оны 6 сарын 15-нд энэ дуун дээр нэг бүжиг зохиогоод бүжиглээд тэгээ постлсон. Тэгээд тайлбар дээр нь болохоор Dance Credit by Me буюу энэ бүжгийг зохиосон хүн нь би гэдэг ингээ өөрийгөө тодорхойлж бичиж өгсөн. За тэгээ энэ бичлэг нь 95300 лайктай байгаа юм байна. За тэгээ энэс хойш энэ бүжиг нэлээд тренд болоод тэгээ Charli XCX гэдэг дуучин өөрөө хүртэл энэ бүжгийг бүжиглсэн. Troy хүртэл бүжиглсэн. Зөндөө олон хүн ингээд бүжиглсэн. Тэгэхээр Nico Cado Avocado яг турсан нь үнэн байж магадгүй юм шиг байгаа. Туранхай үедээ өөрийнхөө бичлэгүүдийг биччихээд одоо постлоод байгаа юм бол яг 2024 оны 6 сар тренд болж исэн бүжгийг яаж тэр үед ингээ мэдээд ингээ бүжиглэх вэ? Гэхдээ байж байгаараа болоогүй ш. За тэг хүмүүс энэ дэр юу гэж бодож байгаа гэж за Nico Cado Avocado үнэхээр тураагүй юм бол энэ бүжгийг яаж мэдэх юм бэ гэж байгаа хүмүүсийн эсрэг бас ингэж бодож байгаа хүмүүс байна. Nico Cado Avocado туранхай үедээ энэ бүжгийг зохиочоод бичлэг хийчээд дараа нь хүмүүст мөнгө өгснөө. За яг энэ өдөр, энэ онд, энэ сард намайг ингээ бичлэг хийгээ гараад ирэнгүүт чи тэр үедээ яг ямар ч хамаагүй нэг дуун дээр яг энэ бүжгийг бүжиглээд тренд болгочих. Би одоо гинт турцаан ингээ гараад ирэх хүмүүс надад итгэхгүй. Тийм болохоор би ямар нэгэн ийм баталгаатай байх хэрэгтэй. Ардаа яг ингээд одоо үеийн ивентийг харуулж байгаа billboard-ыг харуулад ч юм уу, зарын самбарыг харуулад ч юм уу, эсвэл тухайд тренд болж байгаа бүжгийг бүжиглээд ч юм уу. Тэгжиж хүмүүс намайг туранхай гэдэгт итгэнэ гэд бүр ингээ зохион байгуулсан. Тэгээ энэ бүжиг яг үндэ тэр Kelly гэдэг эмэгтэй зохиогоогүй Nico Cado зохиосон юм шүү. Тэгээ бүгд ингээ хуйлдаад байгаа юм шүү. Биднийг тэнхтүүлэх гээд тийм коммент хийсэхгүй юу. Тэгсэн чинь Kelly өчигдөр буюу 3 дахь өдөр TikTok дээрээ бичлэг постлсон. Яг Nico Cado Avocado-гийн аккаунтыг харуулад. Би энэ залууг 7 хоногийн өмнөөс л мэддэг болсон. Тэрнээс өмнө би амьдралдаа энэ залууг нэг ч удаа харж байгаагүй. Хүмүүс намайг түүний бичлэгний доор маш их тааглаад байсан. Тэгэд энэ чиний зохиосон бүжгийг бүжиглээд штэ та хоёрыг холбоотой юм уу? Та хоёр хуйлдсан юм шүү. Энтергээ тэгээд байна. Тэг би энэ дээр тайлбар өгье. Хүмүүс ингэж хүнийг худлаа гүтгэхийнхаа өмнө интернет рүү ороод юмыг баримттай харцдаг байгаасай. Charli XCX-ийн Brat гэдэг цомог нь 2024 оны 6 сарын 7-нд гарсан. Миний бүжиг болохоор TikTok дээр гүйлгээд хар би 6 сарын 15-нд энэ бүжгийнхаа бичлэгийг постлсон. Тэгэхээр би ердөөсөө энэ дууг аль дээр гарна гэж мэдээж энэ бүжгийг бичсэн байх боломжгүй штэ. Намайг энэ бүжгийг бүжиглээд өгөөч гэж хинч надад мөнгө өгөөгүй. Тэгээ миний бүжгийг бүжиглээд өгөөч тэхүү гэж би ердөөсөө Nico Cado Avocado-д мөнгө өгөөгүй. Тийм болохоор наад тэнэг дотроо бодоод байгаа ургуулan бодоод байгаа зүйлээ болоо гэд ингээ Kelly хэлж байгаа байхгүй юу. За одоо миний харуулах яг нөгөө нэг
Бүрстэн нуршиж байгаа л одоо ингэж ихнээс харуулъя. Никокод авокадо яг үндэ тэр газар өрдөөсөө байгаагүй. Өөрөө студид байсан. Тэгээ дараа нь грин скринээр ингээд цоолоод өөрийгөө тэр газар байгаа юм шиг харагдуулж байна гэдгийг би ингээд батлая. Яг Никокод авокадогийн зүүн гарыг хардаа. Яг зүүн гарын тохооных нь эргэн тойрны арслын шал ингээд сонио гэ хөдлөөд байна заяо. Тийм байгаа биз? Яг нэг юм агаар нь хөдлөөд энийг юу гэдэг вүлээ? Зэрэглээ шиг харагдаад байгаа зү. За тэгжсэн аа. Гараа дээшлүүлээд огцон буулгахад яг тэр артлынхаа шалан дээр нэг зүйл гарч ирээд арилчна. Грин скрин нь жоохон алдаатай цороод нэг дойл тэр хэсгээ цоолж чадахгүй арилчна. Одоо би ингээд дугуулсан байна харж байна уу? Зүгээр гадаа бүжгийн бичлэг, зүгээр гадаа ямар нэгэн бичлэг хийхэд ингээ хизээж боломжгүй шүү дээ. Хэрвээ Никокод авокадо үнэхээр турцсан бол яг жихнээсээ энэ бичлэгийг цоолж болохгүйгээр гадаа бүжиглэхэд яг ямар асуудал байгаа юм? Тэгэхээр CGI-аар ч юм өөрийгөө ингээ туранхаа харагдуулж байгаа байж болох уу? Амар үнэмшилтэй CGI энэ төр гарцсан байгаа шүү дээ одоо. Тэгээд та нар хэрвээ мэддэг бол хиймэл оюухан хүний гарыг ингээ гаргаж чаддгүй гинэ. Тэгээ харах юм бол яг ингээ хиймэл оюухан ашигласан хүний зураг гар марта зургийг харах юм бол ингээ хурам муруу ингэсэн байдаг. Хүний гар хөлний хурууг хиймэл оюухан ингээ шинээр бүтээж чаддгүй одоохондоо. Тэгэхээр миний бодлоор болохоор Никокод авокадо одоо ингээд бүдүүн хിവэрэ байгаа. Гэхдээ туранхаа үеийнхаа царайны одоо ингээ баахан хувилбарууд ингээ бичсэн, бичээд ингээ хатгалцсан, инээж байгаа, ууралж байгаа, юм ярьж байгаа. Тэгсээр хагаад яг тэр үеийнх нь тэр олон бичлэгэн дээр байгаа царайны хувирлын одоо датануудыг ингээ аваад тэгээ амын хөдөлгөөд юм яриулаад тэгээ би энэ болохоро яг ингээ өөр хүний бие дээр ингээ наацсан байж магадгүй гэж бодож байгаа. Тэгэд өмнөх бичлэгүүдийг харах юм бол Никокод авокадо дээгүүр ингээ шалдан байгаа штэ. Цээжнийх нь үс нь яг одооных шиг тийм их биш үлээ бас. Эсвэл Никокод авокадо ихэр байх. Нэг нь туранхаа, нэг нь бүдүүн. Нэг зүйл үнэн тэр нь болохоор үнэхээр бид нарыг тэнэгтүүлж чадчихээн. Үнэхээр хүмүүсийг ингээд юунд итгэх үгүйг ингээд тэгж чадчихээн. Юунд итгэх үгүйг ингээд бүр төөрөгдүүлж чадчихээн. Харин яг одоо туранхаа байгаа юу, одоо бүдүүн байгаа юу гэдг нь л амар сонирхолтой байгаад байгаа байхгүй юу? Энэ бичлэг сонирн байгаа үстэй. За тэгээд Apple Dance-ны хувьд Никокодо бүр дээр үед энэ бүжгээ зохиосноо одоо ингээ хүмүүстэй хувилдаад энэ бүжгийг албаар тренд байлгасан байж болох уу? Хоёрдугаарт өөрийгөө хэрвээ үнэхээр турцсан бол өөрийгөө тэгж ногооноор цоолж тэр гадаа байгаа юм шиг ингэж бичүүлэх шаардлага байсан уу? Яагаад тэгж цоолсон бэ? Гуравдугаарт үнэхээр туранхай байгаа юу? Эсвэл тарган хിവэрэ байгаа юу? За дараагийн бичлэгээр уулзцгаая баяртай.